Сайн мэцгаано та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Сүүлийн үед сошиал медиагаар хүмүүсийг цочролд оруулсан нэгэн аимшигтай бичлэг маш хурдан тархаж байна. Хамгийн харамсалтай нь хохирогчийг буруутгасан сэтгэгдлүүд ч хөвөрч байгаа. Энэ хэрэг барьцаалт болсон бөгөөд Instagram дээр үзсэн хүмүүсийн хувьд сэтгэлээс нь гарахгүй хүнд туссан. Бичлэг дээр 21 настай эмэгтэй гүүрэн дээрээс супермений байрлал авчихсан байх бөгөөд түүнийг өргөж байгаа 3 эрэгтэй харагдана. Тэд аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилтнууд шиг харагдах ба эмэгтэйг өргөөд доошоо шууд шидсэн. Уг нь үсрэхийн өмнөх уур амьсгал яг л үсрэлт хийх гэж байгаа мэт хүмүүс ойрлж хөгжөөсөн эмэгтэйж догдолд сандарсан байдалтай байдаг. Ажилтнууд эмэгтэйг баг багаар ирмэг рүү төхүүлж яг доошоо шидэх тэр мөчөд хүмүүс олс алга, олс гэж хашгирч эхэлжээ. Гэвч ажилтнууд эмэгтэйг шууд 40 метрийн өндрөөс чулуун шал руу шидэж газар дээрээ нас барсан. Энэ хэрэгт хэд хэдэн ноцтой асуудал байсны дотор нэгт Остой харайлтын компани нь засгийн газраас ямар ч зөвшөөрөл аваагүй. Зүгээр л үсрэхийг хүссэн хүмүүсийг цуглуулж бэлэн мөнгө аваад ажилуулдаг гэжээ. Хоёрт эмэгтэйг доошоо шидсэн 3 ажилтан ямар нэгэн аюулгүй байдлын сургалтанд хамрагдсан эсэг. Тоног төхөөрөмжийг хэрхэн шалгадаг байсан. Эцсийн хяналтыг хэн хийх ёстой байсан зэрэг ямар дүрм журамтай тодорхойгүй байгаа. Гуравт үннийг нуун дарагдуулах гэсэн оролдлого. Хохирогч эмэгтэй биедээ GoPro зүүсэн байсан ч унсны дараа камер нь алга болжээ. Хин нэг нь нотлох баримтыг устгахын тулд зориудаар авч явсан гэх сэжиг төрүүлж байгаа. Хохирогч эмэгтэйг Мария Эдуарда Родригес де Притас гэдэг ердөө 21 настай Сан Пауло мужийн Жандиро хотод амьдардаг фитнесийн тасгалжуулагч байжээ. Биеийн тамирын боловсролын чиглэлээр дөнгөж сургуулаа төгсөөд багш болох мөрөөдөлтэй байсан бөгөөд тэр хүртэл түр хугацаанд тасгалжуулагчаар ажиллаж байсан гинэ. Мария үргэлж эрч хүчтэй, байгаль дуртай, экстрем спортоор хичээлдэг байсан. 2026 оны 6 сарын 13-ны өдөр Мария найз залуугийнхаа хамт Остой харайлт хийхээр явсан. Остой харайлт нь ууланд авиралтанд ашиглагддаг бат бөх сундгүй олс ашигладаг. Доош унжээснаа гинэт хажуу тийшээ маш том дүүжин шиг савдаг болохоор өөр мэдрэмж адреналин өгд юм байна. Хэрэг гарсан скелетон гүүр нь Остой харайлт идэх хүмүүсийн дунд маш алдартай газар. Сан Паулоогоос машинаар 2 цаг орчим явдаг Лумьяр гэх бүстэйдэг бөгөөд урд нь төмөр замын шугам өргөтгөж жоод эдийн засгийн хямралаас болж 30 жилийн өмнө барилгын ажил нь зогсжээ. Тэр чигтээ зэвэрч хаягдсан, эзгүүрсэн аимшигтай уур амьсгалтай газарт бол хүмүүс үүнийг арга ясан гүүр гэж нэрлсэн байна. Эхэндээ хүмүүс энд ирж дугуун унаж салхилдаг байснаа сүүлдээ Остой харайлт хийж улмаар мөнгөөр үйлчилдэг хууль бус компаниуд бий болсон. Марияг очсон 6 сарын 13-ны өдөр тэнд 100 гаруй цугларсан байв. Харайлтын үн $25 байсан бөгөөд Мария GoPro камер түрээслэхийн тулд $30 нэмж төлжээ. Үсрэхийн өмнө компаниас түүний бугуунд зөвшөөрөгдсөн үсрэхэд бэлэн гэсэн бичигтэй тууд зүүж өгсөн байна. Мария үсрэхээ хүлээж явахдаа Instagram-да гүүрний зураг болон бугуйчныхаа зургийг хийж энэ гүүрнээс үсрэхийг зөвшөөрсөн тэр галзуу хүн хинбэ гэж бичсэн байжээ. Мария 15 давхар байртай тэнцэх өндөртэй үсрэлтийн тавцан дээр гараад ажилтнуудаас би супермений байрлалаар үсрэмээр байна. Намайг өргөөж шидээрэй гэж хүсжээ. 3 ажилтан түүнийг нэг нь сугнаас нөгөөх нь өвдөгнөөс 3 дахь нь шагаанаас нь барьж байгаа тавьсан. Тэд түүнийг шидгээр ирмэг рүү төгөхөд бичлэг хийжсэн хамтрагч нь сандран олс гэж хашгирсан ч Мария эдийнээ доошоо шидэгдсэн байв. Ойр авдайсан хүмүүс нь ойрлолдож хамт явсан найз залуу нь газар дээрээ ухаалтаж унжээ. Мария хамгаалтын малгай болон бэхэлгийг зүүсэн байсан ч хамгийн чухал зүйл болох олс нь байсангүй. Аюулгүй байдлын ажилтнууд юу бодож ирсэн нь үнэхээр ойлгомжгүй. Тэд өөрсдөө гүүртэй холбоотой байсан мөртлөө үйлчлүүлэгчийн олсыг залгаагүй байснаа хүмүүсийг хашгирч Марияг унсны дараа мэдсэн гэжээ. Үсрэх дараалал хүлээжсэн 26 настай сувлагч Хеза Дайзи гэх эмэгтэй шууд доошоо гүйж очжээ. Марияг очиход тэрээр амьд байсан бөгөөд маш хүн дээр амьсгалж судасны цохилтод сулив. Сувлагч түүнийг тайвшруулахын тулд зүгээр дээ битгий санаа зов. Миний ээлжинд хэн ч өгөхгүй. Та өгөхгүй гэж хэлжсэн ч өглөөний 9 цаг 55 минутанд аврагчид ирэхэд Мария аль хэдийн амьсгал хураасан байв. Гэмтлэнд хитрхи хүнд байсан тул эмнэлэг рүү ч авч явж чадалгүй шууд шүүх эмнэлэг рүү шилжүүлжээ. Тэнд байсан 100 гаруй хүн тэр дундаа 6, 10 настай хүүхдүүдтэйг ирсэн гэр бүлүүд бүгд шоконд орж хавцгаасан. Үдшилэг мэт уур амьсгалтай байсан газар хормын дотор аллагын талбар болон хувирчээ. Марияг шидсэн 3 залуугийн 2 нь ойроо зүхтаж хувцас солиод алга болсон тул цагдаа нар нисдэг тэргээр хайж тэднийг нуугдж яхад нь баривчлсан байна. Баривчлагдсан 3 ажилтан Луис Филиппе Фелисиано Егороп 32 настай хувийн гал сүнөөгч аврагч мэрэгжилтэй аюулгүй байдлыг хангах хамгийн гол хүн байтал зүхтсан. Нөгөөх нь Витор де Претас Гонсалвес 27 настай. Гурав дахь нь Майкон Фернандес Синтра 42 настай.
Тэдэнд шууд бус санаатаагаар хүний амь нас хохироосон гих зүйл ангаар хэрэг үүсгэсэн. Анх болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзэжсэн ч олон нийтийн шахалт болон хэргийн ноцтой байдлаас шалтгаалж аллахын зүйл ангаар яллахаар болжээ. Прокурорын зүгээс тэд Марияг алах зорилгогүй байсан ч олсгүй шийдвэл үхэж олно гэх эрсдлийг мэдчихсэн мөртлөө үсрэлтийг үргэлжлүүлсэн гэж үзэж байна. Сэжигтнүүд олс залгаагүй байсныг хүлээн зөвшөөрсөн ч бие биерүүгээ буруугаар чихэж хэн нь олс шалгах үүрэгтэй байснаа санахгүй байна хэмээн мэдүүлж байгаа. Мариягийн зүүжсэн GoPro камер болон меморийн одоо хүртэл олдоогүй. Сувилагч Хеза Мариягийн гар дээр камер түрээснийг илтгэх шар өнгийн тууз байсныг баталсан. Камер унахын өмнө хүмүүс олс алга гэж хашгирахыг Мария сонсоод түр хүлээгээрэй гэж хэлсэн эсэхийг батлах маш чухал нотлох баримт. Хэрвээ Мария татгалцаар адил шийдсэн бол энэ нь шууд ялын үндслэл болох тул цагдаа нар камерыг хайхад хамаг хүчээ зориулж байна. Ердөө сарын өмнө Стефан Гонзалес гэх алдартай инфлюенсер яг энэ компаниар яг адилхан Супермен байрлалаар үсэрч ижээ. Тэрээр хэлэхдээ намайг үсрэх үед аюулгүй байдлыг маш чанд сахиж олс хариуцсан ажилтан үнэхээр анхааралтай байсан. Ийм компани ердөө сарын дараа ийм аимшигтай осол гаргасанд итгэж чадахгүй байна гэжээ. Гэвч энэ осол хизээ нэгэн цагт гарах нь тодорхой байсан баг. Учир нь Барселд олстой харилцалт хийдэг албан ёсны байгууллага компани гэж огт байдгүй. Тэд албан ёсны компани биш бөгөөд зөвхөн сошиал медиа дээр хуудас нээж амралтын өдрөөр хямдралтай үсрээрэй гэж зар сурталчилгаа хийн хүмүүсийг цуглуулж гүүрний хажууд төр майхан бариад бэлэн мөнгөөр ажилтаа байжээ. Энэхүү скелетон гүүрэн дээр амь насаа алдсан тохиолдол анхных биш. 2024 онд 39 настай Келли гэх эмэгтэй нөхөртөөгөө дугуйн унж аваад 15 метрийн өндрөөс унаж нас барж исэн. Тухайн үед Римера хотын захиргаанаас аюулгүй тэмдэг тавьж суваг шуудуу ухан хүмүүсийг нэвтрэхийг хориглосон боловч экстрем спорт сонирхогчид шуудууг буулж нууцаар нэвтэрсээр ижээ. Магадгүй мөнгө олох гэсэн хууль бус компаниуд үүнийг сэтэж замыг нь засдаг байсан байх гэсэн таамаглалаа. Римера хот энэ гүүрийг бүр мөсөнд дийлбэлж устгахыг холбооны засгийн газраас олон удаа хүссэн ч төмөр замын байгууламж тул хот өөрөө шийдэж чадахгүй байсаар өдийг хүрсэн байна. Хотын захиргаанаас холбооны засгийн газрыг хяналж шалгаж дутуу исэн гэж шүүхэд өгөхөө мэдгдсэн бөгөөд засгийн газар одоо л гүүрийг нураахаа амлаад байгаа. Ажилчдыг шууд бус санаатаагаар хүний амнаас хохироосон гэх зүйл ангаар ялж байгаа бөгөөд шүүхээс буруутай гэж үзвэл 6-аас 20 жилийн хорхол авна. Харин өмгөөлөгчд нь үүнийг болгоомжгүйгээр амь нас хохироосон болгон өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тэгвэл ял нь 1-3 жил болж буурч тэнсэн харгалзах ял болох магадлалтай. Тэдний хамгийн их шүүмжлэлт дагуулж байгаа үйлдэл бол зүгтсэн. Олс айхгүйг мэдсэн даруйда Марияг аврахаар оролдохын оронд хоёр нь ойроо зүхтаад явсан. Тэд хитрхийг цочролд орсондоо ухаанаа алдаж зүгтсэн зориуд шидээгүй гэж мэдүүлж байна. Түүнчлэн интернет орчинд Мариягийн зураг болон шүүх эмнэлгэрүү шилжүүлсэн мэдээллийн дор зарим ухамсаргүй хүмүүс хохирогчийн бие галбирыг доромжилсон ойлгомжгүй жигшмээр сэтгэлдлүүд үлдээжээ. Үүний эсрэг Барселлийн парламентын 2 гишүүн прокурор тандаж цахим орчны 2 дахь шалтгааллыг мөрдөн шалгахыг шаардаад байна. Уг явдлын маргааш буюу 6 сарын 14-ний өдөр Мариягийн оршуулга болжээ. Юуны түрүүнд Мариягийн ажиллаж исэн фитнес төв түүнд хүндэтгэл үзүүлж үйл ажиллагаагаа төр зогсоосон. Юу болсныг тодруулж буруутай хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг гэр бүлийнхэн шаардж байгаа бөгөөд ээж нь өөрийн цахим хуудаснаа чамаагаа үрд санан турсгоолн гүнж минь. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд миний амьдралын нэг хэсэг байж өгсөнд маш их баярлалаа. Намайг ээжээ гэж дуудах чинь миний хувьд нэр төрийн хэрэг байсан шүү. Бурхан надад ийм давуу эрх олгосонд талархаж байна гэж бичжээ. Энэхүү хэрэг бол аюулгүй байдлаас илүү мөнгийг урьдчилан болгосон компани болон түүнийг зөнд нь орхисон засгийн газрын хариуцлагагүй байдлаас үүдсэн маш тодорхой хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол. Экстрем спорт хэдийгээр сонирхолтой ч гэсэн аюулгүй байдал үргэлж нэгдүгээр байх ёстойг мартаж болохгүй. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.